Таны мэдэх хэрэг. Авилга бол нийгмийн хорт хавдар. Таны мэдэх хэрэг. Хүмүүр авилгын талаар мэдэх боловч ойлголт төсөөлөл нь харилцан адилгүй байдаг. Авилга хэмээх хорт үзэгдэлтэй тэмцэхийн тулд эхлээд авилга гэж юу болох, түүний мөн чанарыг ойлгох хэрэгтэй юм. Авилга гэж төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан, албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, уйлын этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл эс үйлдэхүйгээр илэрх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ. Авилга нь нийгэмд хортой үр дагавар бүхий үзэгдэл, төрийн алба, улс төр, бизнесийн хүрээнд дэх худалдагдсан эрх мэдэл, албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоогоор солих, бусдад давуу байдал олгох, хууль бусаар албаны эрх мэдэл, албан тушаалаа уруулан ашиглах явдал мөн. Эдгээр тодорхойлолтууд төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, төрийн албаны нэр хүндийг унгах замаар хувийн ашиг хонжоо олох, бусад давуу байдал бий болгох чиглэсэн үйлдэл эс үйлдэлийг илэрхийлж байна. Авилга газар сайгүй байхаас гадна бас ужиг шинжтэй байна. Энэ нь зөвхөн улсын албан хаагчид өөрсдийн албан тушаалаа урвуулан ашиглах явдал төдий зүйл биш. Бас хүмүүс мөнгө хялбар олох боломжтой газар бүрт өөрсдийн алба ажлаа урвуулан ашиглах байдлаар илэрдэг. Авилгын олон төрөл байдаг бөгөөд тэдгээрийг янз бүрээр ангилсан байдаг. Доорх 3 бүлэгт ангилж үзэж болно. Авилгын төрөл 1. Жижиг ба том хэмжээний авилга. Жижиг авилга нь бага тушаалын албан хаагчидтай хамаатай. Мөнгөн дүнгийн хувьд бага тооцогдно. Төрийн албан хаагчид хясан богдуулах замаараа шан харамж авах байдлаар илэрнэ. Жижиг авилгын хохирогчд нь жирийн иргэд байдаг. Жижиг авилгыг бюрократ авилга буюу хүн суртлын хэмээн нэрлэхинч бий. Жижиг авилга боловсрол, эрүүл мэнд, татварын алба, хөдөлмөр зохицуулалтын алба, газрын алба, байгаль хамгаалагч, нийгмийн халамжийн алба, нутгийн захиргаа, жижиг авилга авдаг ажил мэргэжил, цагдаа, хэв журам сахиулагч, банк санхүүгийн ажилтан гэх мэтийн салбаруудад түгээмэл тохиолддог. Улс төр санхүү захиргааны томоохон албан тушаалтнууд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад албан тушаалаа хувийн ашиг хонжоо олоход ашигласан их хэмжээний мөнгөн дүнтэй авилгыг том авилга гэнэ. Том авилга нь хамгийн ноцтой төрөл юм. Жишээ нь зөвшөөрлийг хүчингүй болгох, хэн нэгэнд ямар нэг салбарт давуу эрх хэдлэх зөвшөөрөл олгох, төр засгийн шийдвэр гаргагчид уралдаанд шалгаруулалтын нөхцөл болон жижиг стандарт өөрчлөх, гадаадын иргэн хуулийн этгээдээс хахуул авч гадны банкнд данс нээлгэх, татвараас чөлөөлөх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх. Авилгын төрөл 2. Улс төр, захиргаа ба бизнесийн авилга. Улс төрийн авилга нь хөгжиж байгаа болон нэм бүрээ хөгжилтэй оронд голчлон сонгуулийн үйл явцтай холбоотойгоор илэрдэг цөөнхийн засаглал, улс төрчид сонгуулийн хорооны гишүүдийг хахуйлдах, улс төрийн хуурамч амлалт өгөх, сэтгүүлчдийг худалдан авах, сонгогчдод мөнгө ба бусад эд зүйлс тараах зэрэг хэлбэртэй бодлогын хэрэгжилтийг гажуудуулж байгаа авилгыг захиргааны авилга гэнэ. Зохих шаардлага хангахгүй хүнд лиценз олгох явдал нь үүний нэг жишээ юм. Бизнесийн авилга бол гэмт хэрэг биш, харин ажил төрлөө хурдан бүтээх, хүнд суртлыг гэтлэн давах арга гэх тайлбар шударга ёсонд явж нийцэхгүй. Энэ төрлийн авилга нь хэл хахуй, дотоод мэдээллийн нууцыг задруулан ашиг хонжоо олох, мөнгө угаах, хөрөнгө мөнгө завших, татвараас зугтах, дансны аргаар хожих зэрэг хэлбэрүүдтэй. Авилгын төрөл 3. Зохион байгуулалттай буюу зохион байгуулалтгүй авилга. Авилга тодорхой зохион байгуулалтанд орох нь бий. Энэ үед хэнгэгчд хэдийг өгөх, авсан хүн эргээд хариу барих талаар аль аль тал тооцоолсон байдаг. Зохион байгуулалттай авилгыг гэмт хэргийн бүлэглэл үйлдэх нь элбэг. Хүний нэр хаяг ашиглах нь зохион байгуулалттай авилгын илрэл юм. Харин хэнд хэдийг өгөх нь тодорхой бус, авсан хүн эргээд хариу барих баталгаагүй бол зохион байгуулалтгүй авилга гэнэ. Энэ үед авилга өгөгч авагчийн хооронд тохироогүй. Хэлснээр өгч авах ба эцсийн үр дүн нь
тодорхойгүй юм. Авилга нийгмийн хорт үзэгдэл тул авилгын хэмжээ, хүрээ, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран тууштай тэмцэх ёстой. Авилгын хэлбэрүүд. Авилгын хамгийн түгээмэл хэлбэр бол хээл хахуул юм. Төрийн албан тушаалтны шийдвэрт нөлөө үзүүлэхийн тулд мөнгө, үнэт эд зүйл, хувьцаа, бонд гэх мэт үн цэнтэй зүйл өхийг хээл хахуул гэж үзнэ. Хээл хахуулийн илэрх хэлбэр олон янз байдаг. Албан тушаалын байдлаа уруулах, Торгуул бичихгүй мөнгө авч байгаа замын цагта галийн татвар төлүүлэхгүй мөнгө авч байгаа галийн байцаагч. эд хөрөнгө завших. Өөрийн албан үүргийн дагуу хариуцсан захирах эд хөрөнгөнөөс хулгайлж завших шунхайн сэдэлтээр илэрнэ. Энд ялангуяа улсын өмчийг шамшигдуулах явдал их байдаг. Жишээ нь эмнэлгээс эм хулгайлан хувийн эмийн санд зарж байгаа эмнэлгийн ажилтан хөрөнгө завшсанд тооцогдно. Сүрдүүлэх. Тодорхой албан тушаалтан хуулийн этгээдийг ямар нэгэн зүйл хийх буюу хийхгүй байхыг шаардах, хэлснээр эс дагвал, хор хохирол, саа тодгор учруулна гэж сүрдүүлэх замаар өөртөө ашиг хонжоо унган давуу тал бий болгохыг хэлнэ. Дарамт шахалт үзүүлэх. Энэ нь зориудаар хууль бус шаардлага тавьж дарамт үзүүлэн өөртөө материаллык буюу материаллык бус ашиг хонжоо давуу тал олж авах явдал юм. Өөрөөр хэлбэл хэн нэгэнд санаатайгаар сэтгэл санааны хүчирхийлэл дарамт үзүүлж байгаа үйлдэлийг хэлнэ. Хэлийн шалган нэвтрүүлэхийн ажилтан мөнгө төлөхгүй бол хэл нэвтрүүлэхгүй баривчилна гэж сүрдүүлэх нь үүний жишээ юм. Эрх мэдлээ урвуулан ашиглах. Албан тушаал эрх мэдлээ ашиглан хэн нэгэн хүнийг буюу бүлгийг илүүдүүдсэн ашиг хонжоо олох, нөгөө талыг ялгуурлан гадуурхаж тэгш бус хандах явдал юм. Жишээлбэл нийт улсын автозамын засвар үйлчилгээ хариуцсан парламентын гишүүн өөрийн тойргийг илүүдүүлж засвар үйлчилгээг өөрийн тойрогтой тогтмол хийлгэх нь үүний жишээ юм. Мэдээллийг зүй бусаар ашиглах. Албан ажлынхаа шугамар мэдэж байгаа мэдээллийг бусдад задруулан өөртөө ашиг хонжоо давуу талыг шудраг бусаар олж авах явдал. Жишээ нь хотын газрын албаны ажилтан одоо айл өрхөд амьдарч байгаа боловч ирээдүйд бизнесийн зориулалтаар ашиглах гэж байгаа газрын талаарх мэдээллийг гэр бүл найз нөхөдөө хэлж тэр газартаа хашаа худалдан авахыг зөвлөж байвал мэдээллийг зүй бусаар ашигласанд тооцно. Хууль бус шан харамж, хувь хишиг авах. Албан үүрэг гүйцэтгснийхээ төлөө иргэн байгууллага бизнесийн нэгжээс нэмэлт төлбөр үн бүхий зүйл авах. Жишээлбэл паспорт буюу бичиг баримт олгосны төлөө гар цайлгах мөнгө авбал хууль бусаар шан харамж авсан буруутай гэсэн үг. Ах дүүсэх. Энэ нь гэр бүлийнхнээ албан тушаалд томилох зэрэг байдлаар илэрнэ. Хууль бус хандив. Улс төрийн нам буюу засгийн газар шудраг бусаар давуу тал олгосон үйлчилгээ үзүүлснийхээ төлөө мөнгө хандив авах нь тохиолддог. Жишээ нь бараа бүтээгдэхүүнд нь оноох татварыг бууруулсны хариуд бизнесийн нэгж их хэмжээний мөнгө хандивлах, сонгуулийн кампанит ажилд тусалсан компаниудад хариу барьж салбарын эрх зүйн зохицуултыг тэдэнд таатай болгон өөрчлөх явдал. Мөнгө угаах. Энэ нь бохир мөнгийг албан ёсны байгууллагуудаар дамжуулах явдал юм. Өөрөөр хэлбэл их усвэр, байршил, өмчлөл, хяналтанд тодорхойгүй мөнгийг албан байгууллагын дансаар дамжуулан хууль ёсны мэт болгох зохион байгуулалттай гэмт хэрэг. Жишээлбэл хар тамхины наймаачид мөнгө албан дансаар дамжуулах, хууль бусаар завшсан өмчөө улсын байгууллагад шилжүүлэх зэрэг явдал байна. Хуурамч бичиг баримт ашиглах. Бусдын нэр ба хаяг ашиглах, хүний бичиг баримтыг ашиглан данс нийлгэх зэрэг нь үүний жишээ юм. Үүнээс гадна урьдчилан төлөвлөсөн бусад хүн байгууллагыг зориуд төөрөлдүүлэхээр зохион байгуулдаг санхүүгийн нарийн төвөгтэй цагаан захны гэмт хэрэгч авилгын нэг хэлбэр юм.
Авилгал нь ядуучууд ажиллаа хийхийн тулд бага тушаалын түвшиндийг хахуултахаас өөр аргагүй байдалд оруулан доромжилдог шударга наймаачныг дампуурл хүргэдэг. Худалдааны ёс жудаггүй эзэд болон шударга бус албан хаагчдын түншлэлд бүрэн эрх олгодог, улмаар нийгэм дэх зохистой бүхнийг дайрч довтолдог хорт хавдар лугаа адил тархдаг. Тиймээс бид авилгын гай гамшигыг таслан зогсоохын тулд сөхрөх ёсгүй. Орон нутгийн удирдлагын ил тод байдлыг дэмжиж, авилгыг бууруулахын төслийн хүрээнд ил тод байдлын төлөөх түншлийн сан, Тайваны ардчлалын сангийн дэмжлэгтэйгээр Globe International төрийн бус байгууллагаас бэлтгэн хүргэлээ.